Найз нь орой амжихгүй ээ. Шинэ ажлын ярилцлаганд орох хэвээр. Одоо цонжингоос нэг дажгүй хосол авчаад гэртээ харина. Саяны бүсгүйг хэн гэдэм болоо? Анда мань дурлчих шиг боллоо. Фаяя. Миний найз ингээд хүний хүн болох нь дээ. Чи тэгээд ядаж утасны дугаарыг авсан юм уу? Өө, таксин цугаа явчлаа. Хөөхөн бүсгүй минь би чамайг заавал олноо. Байна уу өгчээ? Хайраа. Хаана вэ? Их чин чамайг санаад. Би цонжин моол дээр байна. Наана хүлээж бай. Их чинь очиод дүүдээ гоё юм авчихъя. Бас нэг дэлгүүрийн талбай үзэх санаатай байна. Удахгүй уулзъя бэби. Үнсээ. Найз нь том загас барих гэж байна. Удахгүй цулайна. Андаа бас юун том загас вэ? Баян авгаа нарыг тархитаж мөнгө салгахаа ойлоод хүн шиг амьдрал та. Сайхан хань ижилтэй болооч тээ. За ойлголоо доо андаа. Гэхдээ миний хайрыг татах азтай хүүхэн таарахгүй байна штэ. Ханийн цонжин моолоос талбай авах гээд ирсэн байна. 12 дугаар сард талбай авал 2,500,000 болсон байна. Чи ер нь дэлгүүр энтер гэж явхаар гэртээ амар. Эсвэл гадаад руу аял. Би өөрөө мэдж байна. Энэ бол ирээдүйдээ оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт. Цонжингийн үнц нь улам нэмэгдэнэ. Их чинь ирчлээ. Миний бэби хаана байна? Энд байна. Нараа ихчээ. Нараа ихчээ. Би танд нэг юм хэлэхгүй бол болохгүй нэ. Хоёулаа харилцаагаа дуусгая. Надад хайртай хүн байгаа. Чи юугаа яриад байгаа юм? Тэгвэл миний авч өгсөн бүх юмыг буцааж өг. Машины түлхүүр, зээлийн карт өг. Наад уцааж бас өгөөдөх. Йоо. Яг тэжээгчээ алдах гэж байна штэ. Энэ дээр байгаа төр удирдах байгаа хүмүүс хэрэг алгаа. Дандаа авилга хулгай. Нэг ч өөдтэй хүн алга. Тийм ээ дөхөө. Одоо та нарын залуу хүмүүс л энэ улсыг өөдөн татахгүй бол манай үеийнхэн ч бүгд авилга аваад дууслаад даа. Энэ Цонжин Сити чигтэйхэн сайхан газар юм аа. Цэвэр агаартай, тохилог орчинтой. Тэр моол нь күү мөн урт юм аа те. Харин тийм ээ. Эндхийн орчин нөхцөл таалагдаад байгаа юм. Маргааш энд ирж ажлын ярилцлаганд орно. Энэ дээр байгаа хэдээс өөдтэйхэн юмнууд байсан бол аль хэдийн Цонжин шиг хэд хэдэн ийм газар байгуулсан байхгүй юу? Ах нь энэ хоёрын хооронд хоёрхан гიშгэл ороод ирж байгаа үстэй. За ингээд жинхэнэ төвжирэл тамийн амьдрал эхэллээ дээ дөхөө. Хөөхөн бүсгүй минь би чиний үнэмлэхийг олчлаа. Хайрт ануу минь. Удахгүй чамаагаа олноо. Ануу. Миний дүү хотод байна уу? Ах нь чамтай чухал юм ярих гэсэн юм. Хүрээд ирээч. Май миний дүү өөрийн гэсэн унаатай бол. Ах нь дүүгийнхээ бүх асуудлыг шийдэж бай. Би авч чадахгүй. Та намайг буруу ойлгож явдаг юм байна. Баяртай. За яах вэ? Мөнгө, эрх мэдэл ямар хүчтэйг мэдрүүлэхийн цагт чи над дээр ирэхгүйгээд хайчдیں۔
Уучлаарай захирлаа. Би цаашид ингэж ажиллаж чадахгүй нэ. Ажлаас гарахар шийдлээ. Би чамд цалингч хангалттай өгч байна. Нэмж бэлгнүүд хүртэл явуулж байна. Юун болохгүй байгаа юм. Дураараа бол. Яадаг мó хөгшин төгцөг вэ? Дахин янз бүрийн юм өгөөд. Мөнгөтэй бол бүгдийг авч болно гэж боддог юм бах та муу халзааг. Миний хүү яасан ороо явж явах юм бэ дээ. Жаахан эрт ирэхгүй дээ. Харин тийм ээ аав. Түрүү нохоо төөхтөд баларлаа. Бас гудамжны хоёр баагийг шүгэлддэг байна штэ. Манай гудамж ширүүн болжээ. Уг нь миний хүүгийн өссөн газар. Гэхдээ одоо өөр болсон шүү. Аав нь яах вэ? Бор гэртээ богдуулаад байжлаа. Хүүн таныгаа цонжин ситэд амьдруулна. Тэнд цэвэр агаартай, тухтай, амгалан юм байна. Шинээр урт худалдааны төв баригдсан байна. Тэр яах вэ хүү минь? Аав нь харин нүд анихаас өмнө хүүдээ ээжийг нь олоод уулзуулчих юмсан даа гэж л бодох юм. Энэ их утаа төгжрлээс гараад давхаар сайхан шүү. Энэ муу унаа бид хоёрын дотор онгох шиг болох юм. Гиснээс дүү шинэ ажилдаа орох гэж явна уу? Тийм ээ хаа. Маш том компанийн гоо сайхны бүтээгдэхүүн салууны газар байгаа юм. Харин би тэнцэх болов уу гэж имэж байна. Нэрээ өчигдөр чиний дараа найзлуучин суугаад үнэмлэхийг чинь олчлоо. Хайрт ануум ингээд л орилоод байсан. Ахаа би ганц биш дээ. Та өөртөө байлгах чадахгүй дээ. Ямар хүн юм бол доо? Удахгүй чамайг олох байлгүй дэхөө. Нүдэнд дулаахан сайхан залуу харагдан лээ. Чи их зөв бодолтой хөөхт байна. Чамд гоо сайхны компани хариуцуулахад татгалзах зүйл алга. Их чин компаниудаа хүмүүст хариуцуулчгаад хэсэгтээ тайван амьдрах санаатай. Энэ цонжин яг тохирсон газар ингээд байшин авсан. Танд маш их баярлалаа. Би таны итгэлийг алдахгүй хичээж ажиллах болно. Би уг нь нэг хүүтэй. Одоо чиний насны л залуу байх ёстой. Ажлаасаа хөндөрөөд хүүгээл олъё гэж бодоод байгаа. Буйна минь дээ. Чи минь хаана л явна да. Хүүтэй чинь уулзуулчих юмсан. Утсаа авахгүй нэ муу орк. Чухал ажилтаа юмсан дахиад л хоцрох нэ. Найз нь чамтай уулзах худлаа болсон шүү. Нэг муу орк машин хааж тавьчаад утсаа авахгүй таг. Өнөөдрийн ажлаа амжихгүй юм шиг байна. Найз минь ингэж бухимдаж амьдрахаар хувийн граачтай хаустай болсон дээр шүү. За дараа уулзъя андаа. За хуйгаа минь өнөөдөр чиний өдөр. Анаа өчигдөр цонжин моолд байсан. Өнөөдөр тэнд байж багтгүй. Тийшээ явна. Хүүе. Хизээ ирсэн babe. Чи чинь надтай уулзахгүй, уцаа авахгүй байж энд юу хийж явдаг юм? Би харин танд гинтийн бэлэг барих гээд хүрээд ирлээ. Тэр жолооч ахын хэлдэг залуу олж ирэх болов уу? Ямар хүн байдаг бол? Baby. Энэ чамд ёстой гоё харагдан да. Өмсөд үзээдэх. Ийм тэнэг
ягаан цамц өмсдөг залуучууд байдаг л юм байх та. Тэр намайг хараагүй л байгаасай. Балан авгаагийн авч гисэн тэнэг цамцыг өмсчээд явчих ч гэжтэй. Тоглоом дөнгөж эхэлж байна гүн шүү. Намайг Барби гэж утсан юм байх та хөгшин төгцөг. Нараа ихч явцсан юм чинь ерөөсөө анууга хүлээнэ. Энэ тэнэг цамцыг ч гэсэн тайлая. Хой! Хөөрхөн бүсгүй минь танилцаа. Найз охиныг минь зүгээр орхичвол яаж байна? Та зүгээр үү? Энэ согтуу хүмүүс чамайг айлгаад байгаар нь би сая жүжиглээд найз залууч нь болчлоо. Зүгээр үстэй. Та байхгүй байсан бол би яах байснаа мэдэхгүй байна. Үнэн дээр би баатар болох гэж биш. Энийг өгөх гэж ирсэн юм. Таксинд гээсэн байна лээ. Та нэрээ аврагч юм аа. Гэхдээ таныг түрүүн дэлгүүрт нэг сонин ягаан цамцтай харсан санагдаад байна. Аа, тэр үү? Тэр чинь миний ихэр дүү байгаа юм. Жаахан мэдрэмжгүй гарал та. Их нэртэй бариулсан амт нь. Бид хоёр шал өөр шүү. Ануу ямар залуутай уулзаад байгааг олж мэдээд барьж авчир. Хэний бүсгүүтэй орооцолдож байгааг мэдрүүлээд өгнө. Ануутайгаа гэрлээд 3 хүүхэдтэй болно. Биш ээ, 5 хүүхэдтэй болно. Тэгээд цонжинд эрүүл агаарт хүүхдүүдээ өсгөндөө. Ой, залуу наанаа зогсож бай. За өглөөний минь дандаа. Найз нь чамд ярих сонь ихтэй байна. Нөгөө хайгаад исэн хөөрхөн бүсгүйгээ өчигдөр олсон. Өнөөдөр болцохоор болсон. За болоо доо андаа. Одоо элдв асуудлуудаа цэгцэлж аваад наад хүүхэнтэйгээл суугаарай. Асуудлуудаа цэгцэл гэснээс өчигдөр Баатраа захирлын хүмүүс намайг барих гэж хөөгөөд бөө юм боллаа. Нараа ихч бидэрийн уулзсныг мэдсэн юм байх та. Би чамд хэлсэн бидтэй. Баян авгай нартай орооцолтгоо болоо гэж. Цаад Баатраа захирал чинь амар хүн шүү. Бид хоёрын дунд уг нь юу ч болоогүй штэ. Цаад авгай чинь л юм авч өгөөд бэби гэд гүгээд байгаа юм. Тийм үү? Болохгүй бол хоёр ихрийг дуудаад налайхынхныг босгохоос. За андаа хэрэггүй үстэй хөө. Одохгүй уулзъя. Найз нь болцоондоо явлаа. Уцаа авахгүй юм уу? Чухал хүн биш юм уу? Чухал хүн биш ээ. Бизнес. Улаанбаатараас ажилдаа явах чамд хэцүү биш ээ нөө. Гайгүй. Гэхдээ Цонжингийн хаусанд амьдрах бодолтой байна. Тэнд утаа, төвжирлээс хол, бухимдалгүй ая тухтай тайван амьдрий гэж бодоод. Дахиад уцаа авахгүй юм уу? Дахин залгаад чухал хүн биш үү? Бас нэг бизнес. Намайг хамтарч бизнес хийгээд байгаа юм. Миний хүсэл төрөхгүй байгаамаа. Утсаа авахгүй байсан чинь энд өөр хүүхэнтэй нялуурч яадаг байх нэ. Чи энд юу хийж яваа юм? Тэр хоёр хүнийг таньдаг юм уу? Чи ер нь над руу байнга л уурлах юм. Өөр хүнтэй уулзсан юм уу? Анх намайг хамгийн сайхан, хамгийн хөөрхөн гэдэл аваад суусан биз дээ.
Юу өөр хүн юу яриад байт юм? Компани хувьцаа унаад шин тендер бүтэхгүй болчоод тэр үз. Чи инхэд цонжин л гээд ах юм. Яриадах наадах. Энэ хотоос шал өөр эрүүл агаартай, эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчээр шээдсэн хот тэнд босож байна. Бас маш том худалдааны төв босож байна. Жуулчид болон зүүн аймгийнхны хөлд удахгүй дарагдах нь тодорхой байна. Уг нь ч ирээдүгөө эрүүл мэндэ боддог хүний амьдрах газар байна. Зүүн аймгийн гол худалдааны төв болох юм байна. Томхон талбай аваарай да. Том бизнесмен гэсэндээ юм ойлгож байна шүү. Баярлалаа ханиа. Гавгайг буулгачаа явж байна. Та хэд чи ямар л ойчсон сугнууд вэ? Та нараас төрүүлээд би тэр бандыг олчлоо. Яг одоо болзоо ресторанд байгаа. Одоо бариад ир. Дахиад алчхав да. За муу нусан чавх минь хурж болохгүй, халдаж болохгүй хүн гэж байдаг юм. Ануутай дахиад уулзах юм бол чөргөр шилбиг чинь хуг цохин шүү. Баатра захирлаа. Би таны хэлсэн бүгдийг чинь хий. Гэхдээ би ануугаа орхиж чадахгүй. Би түнд хайртай. Хоёр ихрийг дуудаад налахынхан бүгд ирсэн үү? Явж найзыгаа аварцгаая. Гадаа баахан залуучууд ирсэн байна. Минь дамор. За ах уу. Дүү найзыгаа аваад явчихо. Бид нар амар олуулаа. Бид нар бараг 30-уулаа шүү. Нэг мөсөн золгочгооч чи. Нэг их минь дамар мэдсэн хэн бэ чи? Ард аюу шүү. Яасан ах уу? Монгол ёсоор л мэдлээ. Илүү том асуудал хүсээд байгаа юм уу? Хаанаас гарч ирсэн бүрзэкүүд вэ? За яах вэ, энэ турсгаа аваад яв. Юм дуусаагүй шүү. Найзан төрөн Баатра захирлын хэдийг хүүрийг нь тараа гэж бодлоо шүү дээ. Миний анд амар байсан шүү. Минь дамоор гэл. Найзуудтай баярлсан шүү. Сайн байна уу? Би зарын дагуу ярьж байна. Жолооч ажилд авна гэсэн үү? Тийм ээ. Цонжин ситэд ирээд уулз. Энд орчин үеийн шийдэлтэй маш урт 1 км худалдааны төв байгаа. Мэднэ үсттэй. Мэднэ ихчээ. Би наан чи ойр орхоо очдөг. Аавда наан чин хаус авчгөөд эрүүл агаарт амгалан амьдруулах мөрөөдөлтэй. Та хоёр наанаа хүлээж бай. Би даваатаа уулзчаад гараад ирнэ. Нөгөө нусан чавх хүрээд ирвэл бариад ав. Битгий оруул. Хаанхын ямар салхи чамайг энд авчирв? Олон жилийн дараа миний бор овоохоод ирээд бас яах нь? Та чинь монгол хүн байж минь дусгүй хүн загнаад л. Олон жилийн өмнөх гомдлоо марталтай ах минь. Хаяага хадарч, хавцснаа хаздаг чамайг харахаар 30 жилийн өмнөх явдал одоо ч нүдэнд харагдаж, нүд хорсож байна. Улаанбаатарын тунгагаар уушиг цэжитэн зэвших тахтай. Ахынх нь ажил овоо бүтэмжтэй сайн явж байна. Олон төсөл маань хэрэгжиж байна. Хуурай дүүгээ бүх талаар дэмжинэ. Ах минь, би таныхаа туслахыг л гүйж бай. Та дүүдээ итгэхэд болно. Дүүн таныхаа итгэлийг алдахгүй шүү. Таны толгой гүйцэх хүн Монголд лав байхгүй. Та минь ирээдүйн ерөнхийлөгчтэй. Бишрийг харахад зүндрээс
ч хэрэг хийгээгүй. Би гин буруугүй. Баатара чи жинхэнэ цайцсан довш байжээ. Ингээд би баян боллоо. Чи ингэж намайг хэлс хэрэгт хийж миний бүх хөрөнгө дээр суусан чинь багадаа юу? Та ингэхэд буйнаага яагаад сургаггүй болсныг мэдхүү. Хэдэн сар ухаангүй хөвтөж байгаа сэртэл ой санамжаа алдчихсан байсан. Танаа ганц хүүч нь миний эмэгтэйд халдаад байна. Болохгүй бол ээжтэй нь адилхан болгоод өгч чадна шүү. Ингээд буйнаа захирлаа. Та залуудаа юу хийж исэн бэ? Их чинь 95 оноос өмнөх юу ч сандаггүй. Хаяа нэг хүүхэдтэй байсан гэх бүдгхэн дурсамж орж ирээд л алга болдогтоо. Бүсгүй минь та ой санамжаа алдсан байна. Монголд эмчлэх боломжгүй. Гадаад явж эмчлүүлээрэ. Та гэхдээ битгий санаа зов. Танд Герман улсын маш том компани туслахаар болсон. Тэгээд Герман улсад олон улсын том компанийн захирлын ачаар олон их сургуульд сурч одоо энэ DH группээ байгуулсан. Манай Монголд бүхэл салбарт толгой олж гарч ирсэн DH группийн захирал нь таныг гэж өстэй мэдсэнгүй. Би ч азтай шүү. Чи найз бүсгүйтэй юу? Манай гоо сайхны компаниг хариуцж байгаа чиний үеийн нэг бүсгүй байгаа. Чамтай танилцуулах юмсан. Зөө юу хвэ? Надад хайртай хүн байгаа. Түүнийг мань гүйцэх хүн байхгүй хаа. Ингээд та цонжинд амьдраад тэндээс ажиллаа зохицуулахад хэцүү биш ээ нөө? Үгүй дээ. Харин ч сайхан байна. Ер нь дэлхийд энэ цонжингийн шийдэлтэй хотхнууд баригдаж хүмүүс тийшээ хошуурч байгаа. Энэ авгаа чи хэн блэ? Буйнаа юу да? Залуудаа мөнч сайхан хүүхэн байж билээ. За тэр яах вэ? Намайг таньсангүй. Ой санамжаа мартцсан хэвээрээ юм бах та. Нөгөө DH группээ хамтран ажиллах гэрээ хийгээд хөрөнгө оруулалт татаж чадах юм болж энэ монголчууд бүгд миний өмнө бүхэн дөө. Муу хөгшин авгаа минь урдах замаа харж яваач. Яна. Энэ эмэгтэй хаан группийн Баатара захирлын ганц охинтой асуудал үүсгэжлээ. Хинтээ мөргөлдснөө мэдэж гэнэ үү чи? Чамайг дахиад хүн мөрөхгүй болгоод өгье л дөө. Хачин шар толгойтой балаа хүүхэд чи яаж байна чи? Өөрийнхөө ээж шиг хүнийг яаж байгаа юм? Та нар намайг хэний хүүхэд гэдгийг мэдхүү. Манай аав бол хаан группийн захирал Баатара. Би ганц охин нь байна. Хурдхан сүгт. Уучлаарай миний дүү. Чамтай яриад байх юм алга. Их чинь юу ч болоогүй гэд ботчихъя. Байна уу ааваа? Энд хідэн гуйлах чинь намайг дээрлэхэд байна. Яасан гинэ? Алив наад утсаа цаад гуйлахчингуудаа өгөөдөх миний охин. Юун гуйлахчингууд миний ганц охиныг оролдоод байгаа юм. Та нарын голомтыг чинь самарчж чадна шүү. Буйнаа захирлаа. Та яагаад уучлах гуйж байгаа юм бэ? Таны буруу биш шүү дээ. Орхичих. Хаан группийн оролцох тендерт манайх оролцсон гэж нарийн бичигт хэлээрэй. Хөрөнгө оруулалтын хурал дээр учрыг нь олно. Хоёр найз таарсан бол хажуу талын пав руу ороод пиво уугаач гэд. Одоо ер нь угаасаа дөрмийн дагуу тэгнэ. Уулзаагүй бараг 10 хэдэн жил болсон багын найзтайгаа таарсан учраас энэ хажуу талын караоке лаунж гэж энэ рүү орж нэг пиво уухаар төлөвлөж байна. Уулзаагүй утсан байх шүү найз минь. За уулзсны төлөө. Уулзсны төлөө. Найз нь DH-с маш том хөрөнгө оруулалт авах гэж байна. Найздаа газрын тендерийг зохицуулаад өгчих. Шугрыг нь найздаа гомдохгүй шүү. Энэ хот чинь хууль дүрмтэй. Ном журмынхаа дагуу байх хэвээр. Хоёулаа бусдаар бууз уушур шиг бай. Эрхэм бие бизнес эрхлэгчтэй. DH болон хаан группуудын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол эхэлж байна. DH группийнхэн яагаад ирэхгүй байгаа юм? Яаралтай холбоо ирж тодруулах. Намайг хайх хэрэггүй дээ. Би хүрээд ирлээ. Энэ буйнаа.
DH группийн ерөнхийлөгч байсан гэж байна. Ингээд гэрээнд гарын үсэг зурах ёслолыг нээж үг хэлнүү хэмээн DH группийн ерөнхийлөгч Буянаг эндэрт урьж байна. Том жижиг гэлтгүү аливаа бизнесийг хийхэд хүнлэг, ёс зүйтэй байх нь амжилтын үндэс гэж би боддог. Хүнлэг, ёс зүйтэй байдал хамтын ажиллагааны итгэлцлийг төрүүлэх учиртай. Гэвч бидэнтэй хамтрах хүн дээдэст дулдуй, дооцт дээрэнгүү хүн тул энэ гэрээ хийгдэхгүй. За яах вэ муу авгай? Араа харж яваарай. Газрын тендерд ялах бүх аргыг хэрэглээ. Нүүрсний ажлыг цэвэрхэн хий. Би сайдтай уулзна. Дөнгөж сая Хаан группийн захирал Баатраг авилгатай тэмцэх газраас нүүрсний хулгай авилгын хэрэгээр яллагдагчаар татаж баривчлаа. Энэ жил аз одоор дүүрэн байлаа. Энэ онд би чамаагаа оллоо. Чамдаа шинэ жилийн мэнд хүргэе.